Төрийн хувийн хвшлийн хамтын ажиллагааны хүрээнд ажлын байрыг нэмэгдүүлэх зуучлах зорилготой Job Two-ыг аймгийн задаргын тамийн газар хөдөлмөр халамж үйлчлэгээний газар хамтран жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвд өнөөдөр нээлээ. Олон улсын жижигт нийцсэн хөдөлмөрийн бирж нийгмийн үйлчлэгээний үндэсний платформыг нэвтрүүлж төрийн хувийн хвшлийн түншлэлээр хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилготой. Монгол Улсын засгийн газрын 2024-өөс 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө дэвшүүлжээ. Монгол Улсын засгийн газрын 2024-өөс 28 оны мөрийн хөтөлбөрт туссан нэг том зорилтын нэг юм байгаа юм. Энэ болохоор одоо ажил хайгчдын тоог бууруулах, хөдөлмөрийн эрхлэлтийг нэмэгдүүлэх нэг том зорилтыг хэрэгжүүлэхээр одоо ийм шинэ платформ Job Center гэсэн юм одоо байгуулагдаж байна. За Монгол Улсын хэмжээнд Улаанбаатар хот аймаг одоо 4 аймагт ингээд нийт 19 Job Center байгуулагдсан. За орон нутагт одоо 5 дахь Job Center болж Дархан аймагт байгуулагдж байгаагаар нэг онцлог байна. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд нийт хүн амын 5.8% нь ажилгүй гэсэн судалгаа байдаг байна. Харин идэвхтэй ажил хайгч 403 иргэн бүртгэлтэйч сул зарлагдсан ажлын байранд төдийлөн очтгүй гэдгийг онцолж байна. Тиймээс ажилдаа орлоготой дарханчууд урайтай Job Two-оор дамжуулан хурдтай шуурхай, найдвартай ажилд зуулчлах боломжийг бүрдүүлжээ. Хамгийн гол үр дүн бол дарханы одоо ажлуудын түвшинг бууруулах, тэгээд хөдөлмөр эрхлэх мөн одоо энэтэй холбоотойгоор дан ганц ажилгүй иргэд биш ажил олгогч байгууллагуудыг бас чадварчуулах ямар одоо мэргэжлийн ямар ур чадвартай ажилтны хэрэгтэй байгаа вэ гэсэн сургалт дадлага хуулийн хөдөлмөрийн харьцааны энэ асуудлыг шийдэхэд бол энэ Job Center-ийн ажлуудад гол нөлөө үзүүлнэ. Мөн манай одоо байгууллага бас энэ дээр бол хамтран ажиллаад бэлэн байгаа. Үндсэн 3 чиглэлээр үйл ажиллагаа явуулна. 1-р ажилд зуучлах, 2-р хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр сургалт зохион байгуулах, 3-р аж ахуй эрхлэлтийн сургалт зохион байгуулах төлөвлөгөө төсөл боловсруулах юм а. Job Two-н хөдөлмөр эрхлэхийг хүссэн хүн бүрд нээлттэй ажил хайгчид өөртөө өөрчлөлт хийх хүссэн залуус ихтэй сургууль, мэргэжлийн сургуулийн оюутан сурагч, төрийн болон төрийн бүс байгууллагын ажилтнууд, хүний нөөцийн мэргэжилтнүүд, төр оршин суугаа иргэд, гэр бүлд, хүүхдээ харж байгаа ээжүүд зэрэг бүх насныхантай хамтран ажиллах юм а. Үйл ажиллагаа явагдсанаар бол Монгол Улсын ажилгүй иргэдийг ажилдаа болгох, ажил орлоготой болгох тал дээр ажилтай хүмүүс нь илүү бат бөх хөдөлмөрийн харилцаанд хэрхэн оролцож, илүү одоо доктортой ажиллаж, амьдралаа дэвшлүүлэх талаар бол илүү их зорилт болгож явж байгаа. Шинэлэг хэлбэрээр явахын тулд хэд хэдэн хөдөлмөрийн бирж нийлжээж одоо Job Center гэсэн энэ шинэ төслийн арга хэмжээ явагдаж эхэлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн мэдээллийг ганцаарчсан зөвлөгөөхөөс гадна ажлын байр санал болгох, хөдөлмөрлөх чадварын үнэлгээ хийх, хувийн төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлэх, ямар ажил тохирохыг тодорхойлох, ажлын байранд дасан зохицоход дэмжлэг үзүүлэх юм байна.